Манай эртний өмнөх 1300 онд Эш болон бусад хоригдууд гавлуулж өвөл рүүгээ чирэгдэн явж байдаг. Гэхдээ Эшийн амьдрал үргэлж ийм байгаагүй. 1992 онд Эш найз бүсгүйтэй хамт хүнсний дэлгүүрт ажилладаг байв. Нэг өдөр тэд ууланд романтик аялал хийж хуучин нэгэн байшинд хоногдлоо. Дотор нь тэд Necronomicon үхэгсдийн ном хэмээх ном олдог. Тус ном нь хүний арьсаар хавцалсан цусаар бичигдсэн байв. Маш эртний энэ номд хачин оршуулгын зан үйл, оршуулгын тарин, чөтгөрийг амьлуулах судрууд багтжээ. Удалгүй номын хүч ой доторх аюултай чөтгөрийн хүчийг сэрэж, тэр нь цонхоор дайран орж Эшийн найз бүсгүйг ална. Дараа нь Эш рүү дайрч түүний гарыг эзэмддэг. Эш өөр аргагүй болж гараа тайрч оронд нь цахилгаан хөрөө гартаа залгадаг. Гэвч дайсан дахин гарч ирэн цаг хугацааны хар нүх үүсгэж Эшийн машиныг залгидаг юм. Эш байшингаас зуурхыг оролцсон ч эцэст нь өөрөө ч мөн татагдан ордог. Хэсэг хугацааны дараа Эш болон машин нь эзгүй хөдөө талд маш өрөвдөлтөө газарддаг. Гинэт түүнийг баатарлаг хувцастай баатрууд бүчин авч сэлмээрээ машиныг нь хатгаж эхлэхэн тэрэ. Эш өнгөрсөн цагт ирснээр тэрэл үед ухаардаг юм. Нэгэн мэрэгэн хүн Эш рүү харж түүнийг Necronomicon зөгнөгдсөн хүн байж магадгүй гэж хэлнэ. Тэр номд Тэнгэрийн хүү унаж яран Deadite хэмээх зомби чөтгөрүүдээс тэднийг аварна гэжсэн хүн гарч ирнэ гэж бичсэн байжээ. Харин Лорд Артур үүнд эргэлзэж Эшийг дайсан Duke Gendry-гийн илгээсэн хүн гэж үзээд цаацлахаар шийднэ. Тулааны үеэр Эшийн бензин хөрөө унахад мэрэгэн хүн түүнийг авч үлдэнэ. Эш бусад хоригдлуудтай хамт гавлуулж Артурын цайз руу аваачигдана. Эдгээр хоригдлууд нь өмнөх шөнө баригдсан дайсны цэргүүд байв. Цайзад Шэла тэднээс ахынхаа талаар асуухад Артур түүнийг эрлэхээр тулалдаад амиа алдсан гэж хэлнэ. Олон түмэн хоригдлуудыг доромжлон дээрлэхэд Шэла ч бас нэгдэж Эшийн үсийг зулгаж түүнийг дайсан гэж бодон доромжилж нулимна. Харин нэг хоригдол Эш тэдний талынх биш гэдгийг хэлэхэд Эш тэнд Duke Henry байхыг олж харна. Артур Генри хоёр дайн хэн эхлүүлсэн талаар маргалдаж газар нутагт тархаж буй хараалын тухайд дурддаг. Дараа нь Артур газарт нүх онгойлгож Генригийн нэг цэргийг шидэхэд удалгүй аимшигтай ойрлол цус асгаран болно. Өөр нэг цэрэг зүхтах гэж оролдоход Артур түүнийг шууд номсомоор харуулж аллаа. Айж чичирсэн Эш өөрийгөө дайсан биш гэж тайлбарлахыг оролдсон ч хэн ч итгэхгүй. Шэла чулуугаар толгоороо шийдэж улмаар Эш нөхрөө түлхэгдэж уунана. Доор нь ус байсан тул амьд үлдлээ. Ингэвч удалгүй Deadite зомби гарч ирэн Эштэй тулалддаг. Хоёр талаас нь өргөс ханнууд шахаж эхлэхэд мэрэгэн хүн цахилгаан хөрөөг шидэж өгч Эш түүнийг гартаа барин авч мангасыг толгоогоор нь тасалдаг. Дараа нь өөр нэг Deadite гарч ирэхэд Эш бүсээрээ Эш дэш гарч ирээд Артурыг цохиж унгана. Хинч түүнд эсэргүүцэл үзүүлэх зориг гаргасангүй. Эш хоригдлуудыг суллууж Генри ба түүний хүмүүс морь унан зүхтэн. Ууралсан Артур Эштэй дүгэл хийхийг оролцсон ч Эш буугаараа түүний сэлмийг ганц суманд хугалдаг. Тэр олны өмнө бууга Boomstick гэж нэрлэнэ. Дараа нь нүхнээс дахин Deadite зомби гарч ирэхэд Эш буудаж буцаан унгана. Олон хүн түүнийг баатар хэмээн үзэж эхэлнэ. Эш гэртээ харахад тусламж хүслээ. Удалгүй тэр цайзад хоол үйлчлэгч нартай тухалцсан байна. Шэла уучлал гуйсан ч Эш түүнийг сонирхгүй байлаа. Харин мэрэгэн хүн түүнийг нутаг буцаах ганц л шийднэ. Necronomicon дээр байдаг ч одоогор олдоогүй гэж хэлэхэд Эш маш ихээр уурлаа. Гинэт үйлчлэгч бүсгүй шөлөө унгааж Deadite болж хувирна. Тэр хүмүүсийн сүнсээр найрлан номыг хизээж олохгүй гэж зарлана. Ухаан алдаж унахад Артур очих гэтэл Эш түүнийг зогсоолоо. Тэр дүр эсгэж байгааг мэдэрсэн байв. Шулам Эш болон Артур хоёрыг түлхээд Шэла руу дайрахад Эш түүний толгоор нь цохиж ухраана. Дараа нэгэн баатар түүнийг сэлмээрээ дайрах гэж оролдох боловч Deadite түүний нүдийг сохолж орхино. Өөр нэгээр сүхвэрэн дайрахад Deadite тоогоо өргөж цохих гэж байд. Эш буудаж түүний гараас унгана. Ширүүн тулаан эхэлж Эш Deadite-тай гардан тулдаж завсар цагаар нь буугаараа бууцаар л байлаа. Эцэст нь тэр мөрөн дээгүүрээ бууга шийдэн буудаж үхлийн цохилт өгнө. Дараа нь мэрэгэн хүн Эшэд Deadite-ууд дэлхийг эзлэхээс сэргийлэхийн тулд Necronomicon-ыг зайлшгүй болох хэрэгтэй гэж хэлнэ. Манай залууч үүнийг зөвшөөрч номыг хайхаар явахдаа дархнаас тусламж авч маш гоё хиймэл гар хийлгэлээ. Сүүлчийн тохируулгыг хийж байхад Шэла ирж
Мэргэн хүн Эшийг сонгогдсон хүн гэж нэрлэсэн. Тэр Дэдайтуудаас нутгийг чөлөөлнө гэж итгэж байгаагаа хэллээ. Манай баатар өөрийгөө зөвхөн гэртээ харихын тулд тусалж байгаа гэж хэлсэн ч Шэла итгэл дүүрэн байж бэлэг өгөөд түүний төлөө залбирна гэдгээ амладаг. Харин тэгтэн Эш дахин бүлүүлэг загнахад Шэла түүнийг алгадаад явчихсан тэр. Гэвч Эш түүнийг зогсоож үнснэ. Маргааш өглөө Эш мэргэн хүн болон хэдэн баатарын хамт цайзаас мордлоо. Тэд эцэст нь Эшийг оршуулгын газар хүргэх замд ирнэ. Мэргэн хүн Некрономиконы тавцангаас авахын тулд 3 үг унших ёстойг тайлбарлаж Эш тэдгэрийг цээжсэний дараа ганцаараа явлаа. Ойд ормогц түүний морь сонин ашиглаж эхлэнэ. Эш ой дотор аюултай зүйл байгааг мэдэрч өөр замаар давхилаа. Морь хамаг хурдаараа давхиж араас нь үл үзэгдэх хар хүч моддыг нураан хөөн. Харамсалтай нь Эш мөчөрт мөргөд шавар ба баста нөхрөө унаж морин цааш давхин одлоо. Ингээд Эш явганаар зүхтахаас өөр аргагүй болно. Уудалгүй тэр салхин тэрэм олж нотор нь орж хаалгаа арай ядан хаалаа. Хар хүч хаалгыг таснаас цохиж Эш бүх хүчээд ажлан хаалгаа барина. Аз болоход тэр зүйл эцэст нь явж одноо. Шүн Эш нүднийхээ болонд хөдөлгөөн байгааг олж хараад өөрийнх нь царайтай Дэдайтыг олж харна. Дайрах гэтэл энэ нь зүгээр л толны тусгал байсан бөгөөд тэр даруйдаа хэдийн хэсэг болж хагарлаа. Өөрийгөө тэнэгцэндээ урам хугарсан Эш холдоход хагархаа толнууд дээрх тусгалууд нь инээлдэнэ. Жижиг Дэдайтууд толны хагархаагаас гарч ирээд сэрэ авч Эшийн өгзгөр рүү хатглаа. Эш цоцсондоо тааз мөргөлөө. Дараа нь тэд буугаар бододогч Эш бултаж сэрэг шидэн нэг жижиг чөтгөрийг ширээний хөлд хадаж орхидог. Бусд нь шүүр түлхэж Эш халтарч унаад эхлээд хоолоод дараа нь зууханд нүрээ түл. Нүрээс хаалгаж байгаад Эш нэг жижиг Дэдайт дээр гიშгэх гэтэл тэр хадаас босгож хөлийг нь өвтгөлөө. Эш дахин халтарч унаж толгоогоороо газарт цохино. Сэрхэгт нь Дэдайтууд түүнийг газарт уйчихсан байв. Тэд хамрыг нь чимхэж амаа нэхэд хүргээд нэг нь хоолоороо нь өсөрч орно. Ууралсан Эш олсыг амархан тастаж Дэдайтууд зогтно. Манай залуу бөөлчийг оролдож эхлээд хуруугаараа оролдоход бүтлгүүдэж дараа нь буцалсан ус ууна. Хевли дотроос нь Дэдайтуудын орилох чимээ сонсогддог. Гэнэт мөрөн захнаж харахад арьсан дотроос нь аимшигтай нүд ургаж эхэлж байв. Нүдэн томорсоор эцэст нь бүхэл бүтэн хүн болж гарч ирэх бөгөөд тэр нь Эштэй яг адилхан байв. Тэд тэнийг инээдмийн маягаар зодолноо. Эцэст нь хоёр биес салж нөгөөх нь өөрийгөө хорон санаад Эш гэх мэт танилцуулдаг. Харин бүжиг хийж Эшийг балбахад Эш нүүрлүүнд буудна. Дараа нь биеийн салхин тэрэмлүү чирч авчираад ширээнд гинжилж байгаад цахилгаан хөрөөгөө асаана. Хорон санаад Эш орилох боловч үхдэггүй. Эш биеийн хэсгүүдийг нүхэнд хаяхад хорон санаад Эш өшөөгөө аван шүү хэмээн сүрдүүлдэг. Эш шороо цацаж амийг нь таглаа, дээр нь загалмаа тавилаа. Дараа нь мориндоо очиж оршуулгын газар руу давхина. Эвдэрхий туурн дээр Некрономиконы номын 3 хувилбарыг олж хардаг. Тэрээр санамсаргүйгээр нэгийг нь нээхэд хуудснууд дотогс орж эхэлнэ. Эш бүрэн унаж орчхоод ном өөрөө хаагдлаа. Аз болж их хүч гарган буцаж гарч ирэхэд нүүр нь гайдсан байв. Толгоогоо хэд сэгсэрсний дараа хэвийн болдог. Хоёр дахь ном түүний гарыг хазаж нисэн дайрдаг. Эш удаан ноцолсны эцэст түүнийг шидэж унгаана. Гурав дахь ном нь харин жинхэнэ мэт санагддаг. Эшийг авахын өмнө 3 үгээс санах ёстой. Эхний 2 нь амжилттай, харин 3 дахь үгийг мартчихсан байв. Бүдүүлэг үг байсан гэж бодоод таниалган байж хэлнэ. Өөрийгөө аргалжлаа гэж бодон номыг авахад тэнгэр цахилгаантай болж газар донсолгож оршуулгын чулуунууд дээш хөөрч эхэлдэг. Цайзад хүмүүсийг цахилгаан эргэж Артур бүгдийг нь нуугд гэж тушаана. Мэргэн хүн Шэла хоёр ямар нэгэн зүйл буруу байсныг мэдэрнэ. Оршуулгын газарт Эш зүхтах гэтэл булшнаас арга яснууд гарч хөлийг нь барина. Ясархаг гарууд түүнийг нүрээр нь оролдож заримдаа цохиж заримдаа тэнэг тоглоом хийн. Нэг гар аманд нь ормогц Эш тэсэж чадлагүй номоо барьсаар гүйж одно. Тэрээр мориндоо мордон одохдоо хорон санаад Эш мөн булшнаасаа гарч байгааг мэдэхгүй үлддэг. Цайзад хүмүүс Эшийг жинхэнэ баатар мэтэр өгнө. Харин мэргэн хүн номыг хараад Эш зөв үгсийг хэлээгүйг шууд ойлголоо. Энэ явдал хөхсдийн армийг сэрэхэд хүргэдэг. Эш үүнд их санаа зовсонгүй. Учир нь тэр ижил номоор бүхнийг засаж болно гэж бодоод амсны дагуу гэртээ буцаахыг шаарддаг. Артур амлалтаа биелүүлнэ гэж хэлэхэд олон хүн сэтгэл гонсоосон байдалтай тарцгаана. Шэла Эшэд туслахыг гуйж тэдний хамтдаа өнгөрүүлсэн онцгой мөчийг дурсахад Эш өөрийгөө тийм ч чадвартай хүн биш гэж бодон татгалзана. Шэла түүнийг аимхай гэж дуудана. Ингэтэл гэнэт цайзын дээгүүр нисдэг Дэдайт гарч ирж бүх хүн айж сандарлаа. Тэр амтан Шэлаг шүүрэн авч нисэн одно.
Ээш түүнийг аврахаар хүсрэх боловч аль хэдийн оройтсан байв. Баатрууд нумаар харуулахыг хүссэн ч Артур Шейлаг гэмтээхгүй тул тэднийг зогсооно. Оршуулгын газарт хорон санаат ээш арга ясуудыг илүү олон холбоотон босгохын тулд бол шухуулах ажлыг удирдах байв. Нисдэг амтан Шейлаг унгахад хорон санаат ээш түүнийг хүчээр үнсэж арга яснаас ч бас хоёр эмэгтэйг барьж авч одно. Айран бэлэн болмогц хорон санаат ээш Дэдайт болсон шинэ Шейлаг танилцуулна. Уудлгүй тагнуулууд ирж үхэгсдийн айрам 2 хоногийн дараа ирнэ гэж мэдээлнэ. Бүгд маргалдаж эхлэгч ээш буугаар буудан тэднийг зогсохыг хүссэн ч аимхаж үдгэж зандарна. Артур ердөө 60 хүн үлдсэн, бусд нь аль хэдийн зогцсон гэдгийг хэлнэ. Тэгэхэд ээш Генри тусламж үүсэх дохио илгээх санал болгож эцэст нь олон нийт түүнийг дэмжлээ. Баатрууд ээшийн машиныг авчирч тэр бохор тээшнээсээ химийн ном олноо. Түүний тусламжтайгаар дайр хийж тесрэх бодис бүтээдэг. Дараа нь ээш үлдсэн цөөн хэдэн хүмүүсийг Дэдайтуудтай хэрхэн толдохыг сургана. 2 шөнийн дараа үхэгсдийн айрам цайзын ойролцоо гарч ирж ясан хөгжмийн зэвсэг тогтно. Арга ясууд давталж эхлэхэд ээш хамгийн сүүлчийн мөчөд галтаа сум харуулахыг тушаана. Дарийн ачаар олон тесрэлт болж дайсан устнаа. Дараагийн бүлэг хаалгыг мөрөхөөр ирэхэд катапульт ашиглаж галан бөмбөгөөр дахин олон арга ясыг устгалаа. Хорон санаат ээш тэднийг урагшлахыг тушааж арга ясууд модоор гүүр хийж авраг модон хаалга нураахыг оролдоно. Хүмүүсийн тал нь хаалгыг барьж нөгөө хэсэг нь ханаас чулуу шиднэ. Ингэвч арга ясууд ном сум ашиглан хэд хэдэн хүнийг хөнөөлөө. Эцэст нь хаалга нуурч дайснууд цайз руу орж ирэн хамгаалж чадаагүй хүмүүсийг хорооно. Хашаанд ширүүн толдоо эхэлнэ. Арга ясуудын айрам асар олон тул хүмүүс ялагдах төхнөө. Яг тэр мөчөд ээш шинжилсэн машинаараа гарч ирж арга яснуудыг дайран тайрч сүтгэдэг. Гэтэл тулдааны дунд Шила гарч ирж ирэхэд ээшийн машиныг зогсоохыг орлоно. Ингэвч удирдлага алдагдаж тэр өсрөн гарч машин шатаж мөрөхийг харна. Шила Дэдайт төрхөө ил гарган жад байран ээш рүү дайрлаа. Ээш ч гэсэн бултаж түүнийг нөхрөө өшөглөж унгана. Ээш хэдэн арга ясыг устгасан ч Артур үслэгдэж найдвар тасрах шиг болно. Аз болоход Генри өөрийн цэргүүдтэй ирж байлдаанд нэгдэн чадварлаг тулалдана. Харин хорон санаат ээш Артурыг ухаан алдуулж ханан дээр гарч шат унгана. Ээш олс ашиглан өөрийгөө татаж нэг арга яс руу хүнд тоор шидэн унгана. Хорон санаат ээшийн цэргүүд дайрахад ээш бүгдийг нь дарна. Гэтэл Шила дахин дайрч хорон санаат ээш номыг авах боломж олдлоо. Ээш Шилаг жадаар хатгаж хан руу давуулан шиднэ. Хорон санаат ээш ном авах гэж байхад ээш жад шидэн хатглаа. Гэвч тэр жад суглаад сэлмээр дайрч ширүүнд дүвэл эхэлнэ. Манай залуу нэг арга ясыг хан давуулан шидэж нөгөөтөө нь хорон санаат нөхөртөө зэрэг тулдана. Сэлмэр хатгсан ч гэсэн нөлөөлөөгүй тул манай залуу бамбар авч хорон санаат ээшийг шатаан цайзнаас унгана. Хэдхэн ормын дараа үхэгсдийн армийн хаан нь арга яс болж иргэн ирнэ. Тулаан үргэлжилж манай залуу бамбараа алдаж хан давуулан шидэгдэнэ. Гэтэл бамбар катапультын дарийн гал хамгаалагчийг асааж байгааг олж харна. Яг тэр үед хорон санаат нь ном байрсаар катапульт дээр бууж ялалтаа тэмдэглэдэг. Харин манай баатар түүний гарыг тайрч номыг унган катапультын олсыг таслана. Ингэснээр хорон санаат дайртайгаа хамт тэнгэрт хөөрч салют шиг дэлбэрнэ. Нэрээ салют гэснээс шинэ жилийн баяраа гэрэл өнгө догдлоор дүүрэн тэмдэглэлж аюулгүй зааварчилгаатай салютын сонголтууд бэлэн ширхгээр болон бөөнөр худалдаалагдаж байгаа шүү. Холбогдох утасны дугаар 86 63 96 32 80 4 96 32. За эргээд кинонд оръё. Өдөртөгчгүй болсон арга яснаа зогтож хүмүүс ялалтаа тэмдэглэнэ. Шила дахин хүн төрхтэй болж ээштэй учрна. Хүмүүс дахин дайн болно гэж бодон сэлмээ барихад Артур Генри хоёр тэрвэрлэнэ. Маргааш нь мэрэгэн хүн ээшид гэртээ харих шидийг зааж өгнө. Манай залуу Шилатай сүүлч удаа үнсэлцээд мордож одно. Тэгэд одоо цагт хүрээд ирнэ. Одоо цаг үед ээш буцаж ирээд энэ бүх түүхийг хамт ажилдаг хүнтэй ярьж үгсийг төгс хэлээгүйгээ хүлээн зөвшөөрнө. Хөдөлтөгч бүсгүйтэй сэтгнэх үед гэнэт хүчтэй салхи босож, цахилгаан тасарч, нэг үйлчлүүлэгч нь Дэдайт болон хувирна. Тэр ээш рүү дайрч бүсгүйг давтлахоор завдахад ээш дэлгүүрийн тавираас буу авч тэрэг дээр өсрөн гарч буудна. Дэдайт сумнаас бултаж гардан тулалддагч ээш яг өсрөх мөчийг нь хүлээж байгаад дахин буудаж эцэст нь устгана. Ээш өөрийгөө хаан шиг мэдэрч байна гэж хэлээд худалдагч бүсгүйг үнснэ. Ингээд кино төгсдөг.